За өнөөдөр одоо танхимын сайттай ч холбоотой би бас баримтыг хэлж өгье л. Мэдээллийн DNN цэгийн сайт, өдрийн сонины төв сайт, өдрийн сонины өнөөдрийн онцлог материал. Төрийн компаниас гадаад хэргийн сайт Баццэг сайтын 5 компани руу тэрбумаар шилжүүлсэн мөнгөний баримт өнөөдөр гарч ирсэн. Ийм. Гүй би хамааралгүй шүү дээ, би холбоогүй шүү дээ гэдээсэн. Хэвлэл олонний бид ч гэсэн одоо энэ Баццэг сайт бол сайдад идэвчсэн. Харагдах байдал бодит хандлага хоёр ямар муухай хол зөрүүтэй байдаг юм бэ гэдгийг энэ материал харуулж байгаа. Энэ хараа дандаа шилэн дансны мэдээлэл юм. Бүгд шилэн дансанд бүртгэгдээгүй хідэн тэрбум төгрөг яаж шилжсэн гэдгийг бас мэдэхгүй. Зүгээр ингээ одоо эндээс жишээ ингээ шаардлагаа харахтал нэг удаагийн шилжүүлэх дээр 5 тэрбум төгрөг. Гэхдээ Баццэг сайдаа наадах нэг ядарсан хувийн хвшлэр хийлгэж. Тэгээ ингээл одоо 4 тэрбум 580 сая гэдэг юм. Дахиад 500 сая ярьж гэдэг юм. Тэрбум 517 сая ярьж гэдэг юм. Тэр ийм юм дээр төвчээртэй байдаг бай гэж. За тэгтээ зүгээр ажил хийгээд авч байгаа бол асуудалгүй. Энэ дээр юу вэ гэхээр зэрэг миний нөгөө хэлээд байгаа хэрэгждэггүй урт хуулиа эсвэл цуцал. Эсвэл хэрэгжүүл. Наад чөлөөлөе гэдэг санаачлагаа ерөнхий сайдаа өөрөөсөө ихэл. Өөрийнхөө танхимаас ихэл. Ийм сайдуудаа чөлөөлж байж нийгэмд итгэл төрнө. Үгүйгээр ингээд мянган сайхан юм чөлөөлж ийн гэдэг энийг чөлөөллөө гэдэг ийм яриад бол наа чин зүгээр попрол сонсогдно. Их хурлын гишүүдийн ард намын гишүүд хэлээд байлаа шүү дээ. Яг түүхээр дандаа хувийн ашиг сонирхол бүхий хамаар бүхий этгээдүүдээр энэ ажлуудыг хамуулсан байна. За мэдээллийн өдрийн сонин дээр DNN дээр ингэж бичсэн байгаа. За ариун гэрэл гэдэг эмэгтэй, цэрэн долхор гэдэг эмэгтэй, сувдмаа гэдэг ийм 3 эмэгтэй өнөөдрийн нийтлэлийнх нь гол дүрт байна. За юу болов гэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр 3.5 сая иргэнийхээ хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор Монголдо гадаад паспорт хэвлэхээр төрийн компани байгуулсан. Энийг би өмнө нэг ярьж ирсэн юм аа. За энэ компанийг төрийн үнцаас хэвлэл гэдэг ийм компани 51% төр эзэмшээд хувийн хвшил одоо 49%-ийг нь эзэмшгээр ингэж байгуулсан. Тодруулж хэлбэл улсын бүртгэлийн ерөнхий газар 51%-ийг нь эзэмшиж, Мегасон гэдэг компани 49%-ийг нь эзэмшдэг. За сүүлийн үед араараасаа ил болж байгаа баримтаас харвал татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төрийн үнцаас хэвлэл төрийн өмчт компани санхүүгийн маш ноцтой зөрчлүүдийг жил дараалан гаргаж байгаа. Хамгийн ноцтой нь саяар биш, 100 саяарч биш, тэрбумаар зөрчил гаргаж байгаа. Төрийн үнцаас хэвлэл төрийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийг гадаад харилцааны сайд Баццгийн хамаарал бүхий хүмүүс удирддаг болох нь баримтуудаар нэгэнт илүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 51%-ийг эзэмшдэг төрийн өмчийн энэ компани 49%-ийг эзэмшигч Мегасон компани гэхэд Баццэг сайдын хамаарал бүхий хүний хувийн компани болж таарсан. Тодруулж хэлбэл Мегасон компани захирал цэрэн долгор нь Баццэг сайдын мөнхийн үсэг Экопак Монгол компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. За сайдын хүү содном жамцын VSN компанид захирал хийж исэн албан тушаалт. Тэгээ эний чинь болохгүй гэдэг байгаа шүү дээ. За Баццгийн ихтгэлт хүн хуулийн зөвлөх цэрэн долгорын компани Мегасонтой улсын бүртгэлийн ерөнхий газар хамтарч байгуулсан төрийн үнцаас хэвлэл төрийн өмчт компани удирдлагч гадаад харилцааны сайдтай нэр холбогдсон нэгэн. Төрийн үнцаас хэвлэл компани захирлаар энэ оны хүртэл ажилласан ариун гэрэл нь нөө дээр дурдж байгаа. Миний нэг зургийг харуулдаг. Баццэг сайдын Монголын үнцаас хэвлэл компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Монголын ахмадын чөлөө толгойн тэргүү асан баасан хэдэн жилийн өмнө Баццэг сайдын компани ахмадын ваучрыг өндөр үнийн дүнтэй хэвлэсэн нь хууль бус гэж мэдэгдэжсэн. Тухайн үед ариун гэрэл нь манай хувьцаа эзэмшигч Баццэг сайд тендерт нөлөөлөөгүй. За баасанд манай компани шүүхэд өгнө гэж ингэж дарлцчихсэн. Тэгсэн тэр хүн би одоо бол Баццэг сайдад ямар ч хамааралгүй хүн гадаад паспорт хэвлэж болж байгаа ч гэдэг юм. Ийм нөхцөл байдал үүсгэсэн. За төрийн үнцаас хэвлэл компаниас Баццгийн шууд болон шууд бус хамаарал бүхий компаниуд руу тэрбумаар хийсэн гүйлгээнүүдийн мэдээллийг шилэн данснаас түүж байгаа. Төрийн үнцаас хэвлэл төрийн оролцоотой компаниас Баццгийн өөрийнх нь эзэмшдэг 3, хүүгийнх нь эзэмшдэг 1 компани руу дараах байдлаар мөнгө шилжүүлж байгаа. Jordan Top Trade компани руу 3 жилийн дотор 41.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Тэгээ эдний жишээ юусэн юм дандаа ингэ тэрбумаар яригддаг болсон. Айгуу зовлонтой. За Jordan Top Trade компани руу 24 онд 23.1 тэрбумыг, 25 онд 11.9 тэрбумыг, 26 онд одоогийн байдлаар 6.5 тэрбум төгрөгийг шилжүүлчихэд байгаа.
За энэ компани цор ганц хувьцаа эзэмшигч нь Баяр сайхан овогдоо Сувдмаа. Баяр сайхан овогдоо Сувдмаа нь Баццэг сайдын хүү Гамбатын Содном Жамцын үүсгэн байгуулсан VSM компанид 22 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хувь эзэмшигч үүсгэн байгуулагч гэж орж ирж ирсэн. За сайдын хувийн компани болох Эко Цаас гэдэг компани руу ус дулааны төлбөр хүртэл шилжүүлсэн. Хэрэглээнийхээ зардлыг хүртэл ингэж авдаг. За Эко Цаас руу 24 оны 2 дугаар сард 12.6 саяг, мөн оны 5 дугаар сард 13 сая 300 мянгаыг, 8 дугаар сард 20 сая 400 мянгаыг, 10.1 дугаар сард 21 сая 700 мянган төгрөгийг гэрээний дагуу ус дулааны төлбөргөө шилжүүлж байдаг. За Монголын үнд цаас хэвлэлд рүү 323.5 сая төгрөгийг хоомдоо мэдүүлсэн. Энийг бол Баццэг сайд бүр өөрийнхөө хоомд мэдүүлсэн компани руугаа. Монголын үнд цаас хэвлэл компани руу ийм өндөр үнийн дүнгээр мөнгө шилжүүлж, за харилцдаг нь тус компанид хамаарал өгөх болохыг нь баталж харуулж байгаа. За Экопак Монгол компани руу 5 тэрбум 550 саяыг, за Баццэг сайдын гэгдэж байгаа төрийн үнд цаас хэвлэл рүү гадаад хэргийн яамнаас 62.2 сая төгрөгийг гэгчлэнгээр, за Мегасон компани руу тэрбум төгрөгийн ноогдол ашиг гэгчлэнгээр ингэ шилжүүлдэг. Хамгийн харамсалтай нь энэ байна. Гадаад хэргийн яамнаас гадаад хэргийн сайдын компани руу мөнгө шилжүүлээд байдаг. Энэ ч одоо нөгөө ашиг сонирхлын зөрчлийн хууль юмд нь хамаарахгүй байгаа мó гэдэг асуудлыг хөндөж тавьж байгаа.